За банга хорон дээр асууцсан учраас саналаа ерөнхийд нь хэлчихье гэж бодож байна. Тэгээд энэ хуулийн дээр тусгай зөвшөөрлөлтөй холбоотой харилцааг зохицуулж бүтэн заалтууд байгаа. Тэгээд энэтэй холбогдуулж нэр томьёоны хувьд энэ үйл ажиллагаа санхүүгийн хоршооны үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрөл, хадгалан зээлийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэг хоёр өөрөөр бичснийг энийг зөв нэг болгоорой гэдэг саналыг хэлсэн байгаа. Дээр нь бас энэ зөвшөөрөл авахд шаардлагагүй зүйлүүдийг буцаад яг зөвшөөрөл олох харилцаанд ач холбогдол багтай зүйлүүдийг шаардмааргүй байна. Энэ дээр бол тухайн хадгалан зээлийн хоршоо, санхүүгийн хоршооны 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөөний төлөвлөгөө шаардлагыг энийг шаардлагагүй зүйл гэж бодож байна. Хэрвээ хууль дэмжигдвэл энэ залтуудыг өөрчлөлт оруулаарай гэдэг саналаа хэлсэн байгаа. Тэнийг чуулган дээрээс давтаж хэлье. Баярлалаа. За санал хэллээ.